Монгол бол хаатын нутаг, эртний төрт улс, уламжлалт төрт ёстой. Энэ чухал жил бүрийн үндэсний их баяр наадмаар энэ цаг үеийн хаадууд Монгол улсад зочилдог уламжлалт тогтоодгоо юм. Өнөө жилийн хувьд цог жавхланд эзэн хаан Нарухито, эрхэмдээд хатан Масако нар Монголын өргөн тал нутагт айлчлалаа. Цог жавхланд эзэн хаан Нарухито баяр наадмын нээлтийн арга хэмжээг үзэж сонирхсон. Мөн хурдан морьтын уралдааныг ойроос үзэж Монголын өргөн уудам нутагт аялж зугаалсан юм. Хоёр орны төрийн өндөр дээд харилцааны хувьд хүн төвтэй, инх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсон айлчлал болсон юм.